Алга. Disneyland төрөх кино урамшуулд яаж оролцох юм бэ? За ингэж байгаамаа. Sky Media болон Go Plus-аас хүссэн кино багцаа сонгож идэвхжүүлээд урамшууллын эрэхтэй болно шүү дээ. Яаж ирэх юм бэ? Чи төлбөртөө кино их үздэг дээ. Тэгвэл үзсэн кино бүр чинь урамшууллын эрх болж нэмэгдэн гэд боддоо. Хөө, тийм үү. Түүл энэ кино үз. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Disneyland-ээр аялаарай. За сайн уу манайхаа. Өнөөдөр та нартай бас нэгэн сэтгцээр наадаг галзуу солонгос кино ярьж хүргэлтэлээ. Хүний биед хүрсэн даруйдаа дурсамжийг нь уншдаг залуугийн тухай өгүүлэх 2020 оны Memories буюу дурсамж унших гэх нэг онц сонирхолтой киног энэ удаан онцолж байна. Киноны минь гол дүрүүдэд хүүхэд наснасаа жүжигчний карьераа эхэлсэн алдарч жүжигчин Ю Синхо, мөн асал харны хэлхаараа жүжиглэж эхэлсэн авьяаслаг жүжигчин И Сён нар тоглосон байдаг бөгөөд та бүхэн энэ киногоо бүрэн ихээр нүцгий өсвөл Sky Media болон Go Plus-аас аль биесны эрхтэйгээр хүлээн авч үзэх боломжтой байгаа шүү. Одоо харин бүгдээрээ кинонд орцгоё. Кино эхлэхэд улаан өнгөтэй азийн дугаартай үнэтэй машинаас буун ирэх нэгэн залуу цагдаагийн газар руу нэвтэрч байгаа нь харагдана. Доодогш ороход цагдаа нар түүнийг хүлээж исэн бололтой. Тэрээр камерт байцаагчуу этгээдтэй уулзсан даруйдаа хоолойноос нь багалзуурдад авлаа шүү. Багалзуурдсныхаа дараа өнөөгч нь шууд ямар нэгэн зүйл олж мэдсэн бололтой. Нэгэн эзэнгүй агуулгах шиг газрын зүг цагдаа нартай дахиад очиж байгаа. Тэгсэн тэндээс 10 жилийн турш баригдаж өгөхгүй яваад исэн гэмт хэргийн үүр уурхаа бас нэгэн этгээдийг олж авдаг бөгөөд нөгөө залуучуудаа оргодлын гар хөл болсон нөхдөөдтэй шууд нүүр тулж байгаа харагдана. За ерөнхийдөө энэ залуу болбоос Домбек гэх цагдаагийн албаа өгөө тэрээр бусдаас арай өөр буюу онцгой чадвартай нэг юм баха. Хүний биед хөрвүүгүй юу хамаг дурсамж ой санамжийг нь уншдаг гинэ. Бүр ном уншиж байгаа юм шиг юу өссөн мэдээлэлээ хүмүүсийн дурсамжнаас олж авдаг гэж байгаа. Домбек энэхүү онцгой чадвараа өсвөр наснаасаа эхлэнээр илрүүлсэн байдаг бөгөөд цагдаагийн мэргэжлийг сонгож улмаар болохгүй бүтэхгүй гэмт хэргийг илрүүлдэг баатар болох шахсан байдаг. За тэгээд манер карьераа эхлүүлээд 3 жилийн дотор 26 онц ноцтой гэмт хэргийг илрүүлж бужигнуулаад өгсөн байна. Энэ цагдаагийн газар улс орнд баг энэ хүнээс хамааралтай болсон юм шүү дээ. Ганц гэмт түүнээс хамаг хүн амтан бүр ажлынх нь хүртэл бодлоо уншуулчихна гэд байнга зайгаа барьдаг болсон юм шүү. Мөн нэг нэвтрүүлгийн үеэр Домбек коин шалтгааны улмаас цагдаа болохоор шийтсэн гэж хэлсэн байдаг. Үзэг солигдоход бид киноны өөр нэгэн гол дүр хан сумын гэх бүсийг олж харна. Бас л нэг цуврал алга маягийн мөрдөж бололтой. Өөрөө нэг нь ханаар дүүрэн гэмт хэргийн холбоо хамааралтай хүмүүсийн зураг. За дараагийн үйл явдлыг хэлэхэд нөгөө 10 жил баригдахгүй явуулсан айхтар нөхрийн хэрэг хөн хөлцөх хугацаанд дуусгаас хэдхэн цагийн өмнө барьсан гэд цагдаагийн газрын гадаа бөөн хэвлэл мэдээллийнхэн цуглаж дайны ажуугаар дайчин гихчээр нөгөө алдарт дурсамж уншигч Домбек гэх залуугийн фэнүүд нь бас баа хүмүүс шавчиж тэгтэл удалгүй телевизэн мэдээгээр Домбек жаахан эвгүй байдалтай за эвгүйч гэжтэй хэргийн газар ажиллаж явах үеэрээ с ิจ гтнийг зодож нүдж байгаа нь камерын дунд өртсөн байв. Гэтэл энэ нь гол асуудал биш юм байхаа. Үний эрхийн комиссаас Домбекийг хүмүүсийн бодол дурсамжинд зөвшөөрлгүй халддаг. Ингэж хүмүүсийн эрхийг ноцтой зөрчиж болохгүй өдөргээд хүндхэн асуудал өндөглөө. Удирдлагууд нь түүнийг чадвараасаа болоод бие тоосон. С ิจ гтнүүдийг хэтрүүлэн зоддог өдөргээд зэмлэх боловч хамгийн том дарга нь орж ирээд түнд 2 сарын хугацаатай сахилгын шийтгэл оноож улмаар Домбек түр хугацаагаар хэрэг мөрдөг эрхээ асуулж байгаа юм. Домбек ч одоо гунгийн далай царайлаа тэндээс гарч явах ба түүнтэй зөрөд нөгөө сомми гих нэртэй залуухан мөрдөгч бүсгүй цагдаагийн дарга руу ороод ивчв. Тэрээр хоёр эмэгтэйг бүрлэгсэн хэргийн талаар танилцуулж цуврал алга байх магадaltaй гэж даргадаа илтгэх ба улмаар дарга нь түүнийг энэ хэрэгэ бодлон шигчиг оролцуулахгүйгээр мөрдөхийг даалгадаг. Энэ сомми гих бүсгүй гэхдээ түүхэнтэй хамгийн залуу мөрдөгч болж байсан. 30 настайдаа ахлах мөрдөгч болсон анхны хүн инээ тэрийгээд бас зүгээргүй гаргалтай. Нэг хэргийн үзүүрээс дуурсан бол заавал эцгийг нь үздэг шийтсэн хүүхэн гэж байгаа. Үзэгдэл дахин солигдоход нэг залуухан охин автобуснаас бууж гэрлүүгөө алхаж явахдаа ой модон дундаас эмэгтэй хүний хашгирах чимээ сонсдгоо. Гэнтгэл ямар нэг зүйлээс айц цоцсондоо зүхтааж яваа эмэгтэй урдаас нь гараад ирээд түнтэй мөргөлчв. Тэр эмэгтэй хэлж байгаа. Намайг авраач гэж хашгирснаа үргэлжлүүлэн зүхтдагч удалгүй хэн нэгэн хүнд баригдчихдаг. Улмаар эхний охин ч айц сандран газар тунсан гар утсаа олж аваад асаах гэж оролттол хэн нэгэн үл таних хүн түүний өдөөс гараад ирчихэж байгаа. За энэ хэсэг та бүхэндээ нэгэн чухал мэдээллийг дуулгая. Sky Media болон Go Plus-ын Disneyland хүргэх кино урамшууллын эхний бэлгийн эзэн 2 сарын 23-нд тодорчээ. Дараагийн бэлэг болох Nintendo Switch 2 Marshall Major 5-ын эзнийг 2026 оны 3 сарын 21-нд тодруулахад бол та бүхэн маань урамшууллаа идэвхтэй оролцоорой. Харин супер бэлэг болох Шанхай Disneyland-д гэр бүлээрээ аялах эрхийг 2026 оны 4 сарын 20-нд тодруулах юм байна. Урамшууллд яаж оролцох вэ гэхээр Sky Media болон Go Plus-аас хүссэн кино вакцаа идэвхжүүлэх, мөн төлбөртэй кино үзэх бүрд эрх цуглуулах зарчмаар оролцох ба цуглуулсан эрхтээ их байх тусам бэлгийн эзэн болох магадлал өндөр вэ гэдгийг ч мөн сануулъя. Вакц идэвхжүүлэх, кино түрээслэх заавар болон бус дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт орууллаа. Disneyland хүргэх кино урамшууллад оролцож олон бэлгийн эзэн болоорой. Одоо кино руугаа буцацгаая. Маргааш өглөө цагдаагийн газар Домбек
Домбект чухмал ам байдаг үйлчлэгч чинь Домбекийн ганцаараа сууж ажилладаг зааланд орж ирээд өмнө өвдөг сөхрөн уйлаад ингэж хэлж байгаа. Өчигдөр оройхон автобуснаас буугаад гэрлүүгөө алхаад орох гэж байна гэсэн охиноос минь одоо болт сураг чимээ алга. Та түүнийг минь олоод өгөлтөө. Хэмээн нулимс туслуулан гуйж гарлаа. Тэнд байсан цагдаагийн албан хаагчич даруй охиных нь хэрэг дээр ажиллахаар болдогч хөөхий Домбек сахилгын шийдгэлтэй байгаа учраас сайхан сэтгэл ажлын газрын гэгчдэд тусалж чадахгүй сэтгэл нь шимширч байгаа нь харагдана. Хэрвээ сахилгын шийдгэлтэй байхдаа хэрэг мөрдүүл ажлаас хөөгдөх учраас өөр арга байхгүй шүү дээ. Эгч уг нь тэр даруй хамгийн ойрын цагдаагийн хэлс мэдгдсэн боловч сургаггүй болсноос хойш 24 цаг өнгөрөөгүй гэсэн шалтгаанаар цагдаа нар ямар нэгэн дөрвтэй арга хэмжээ аваагүй байгаа ч. Тэгсэн нэг мэтгэл Домбек хүмүүжүүлэгч нь найз цагдаагтайгаа нийлээд игчийн гэрлэн машинтайгаа явж идэг шүү. Хулгайгаар ч хамаагүй ажиллахаар шийдчихлээ. Домбек мэдээж 90 хайх ажиллагаанд туслахын тулд игчийн дурсамжийг аль хэдийн уншсан байв. За тэгээд игчийн гэрийн ойролцоо яваад очтол тэнд аль хэдийн өөр хоёр мөрдөгч очихсан ажлаа эхлүүлсэн байлаа. Тэдний нэг нь ядаж байхад Домбектэй жаахан виптэй гар байдаг ба Домбекч хамт яваад цагдаад нь түүний өнгөрсөн тарьж байсан бүтлгүй явдлын талаар ярьж эхлэн нөгөө таарамжгүй байдаг нөхөр нэцтэй мань нэрийг тэсэлгүй цохоод авлаа шүү. Яг үнэндээ Домбек энэ нөхрийг хэргийн талаар юу олж мэдсэнийг нь тандаж бодлыг нь унших зорилгоор бар биедээ халдуулсан энэ байла. Түүний бодлыг унштал энэхүү айлын охин алга болсон хэрэг нь цуврал хэрэгүүдийн нэг хэсэг байж болзошгүй гэдгийг олж мэдв. Зодооноор шалтгаглаж нөгөө хоёр мөрдөгчийн бие түрхтэй тэрээр улсын мөрдөн байцаах баг энэхүү цуврал гэмт хэргийг мөрдөж байгааг олж мэдсэн ба 3 дахь хоригчийн бие нэлээд хүнд байдалтай олдож эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар хүртэл тэдний дурсамжнаас олж харсан тул эмнэлгийн зүг яаран тавхина. Үзэсгэлэгдэж өчигдөр орой алга болсон охиныг бидэнд харуултал охин хулгайлагдаж харанхуй өрөөнд хоригдсон байх ба гэмт итгээд өрөөнд орж ирмэгцээ нэг тийм шашны сургаал номлол хүчээр сонсож улмаар хөөхөн охин бараг л галзуурлын ирмэгт тулаад байв. Домбек яарсаар нөгөө цуврал гэмт хэргийн хоригч хэвтэж буй эмнэлэгт хүрээд очтол улсын тусгай мөрдөн байцаах багийнхан хоригчийн өрөөг манад яасан ч тэдний нүдийг хариулах боломжгүй байтал түүнийг өгдөв. Арга мухардаа зогсож байтал ахлах нь түүний өдөөс гараад ирлээ. Ахлах нь угаасаа Домбекийг энэ хэргийн хажуугаар нүдэ нээд өнгөрөх хүн биш гэдгийг мэдэж байсан тул албаар найз цагдааг нь түүнтэй хамт явуулсан байдаг ба улмаар хэргийг ахалжуу даргаас зөвшөөрөл авч хоригчийн хэвтэж буй өрөөнд нэвтрэх боломжийг түүнд олгодог. Гэтэл хогрогч хүсгүй гүн комд орсон байх ба Домбек түүний толгой төрч хичнээн дурсамжийг нь унших гэж хичээсэн ч бүрэг харанхуй дүрс үзэгдээдлээ. Домбек ихэнхэн хүч гаргаж байж хэсэгхэн зургийн тархаа бутархаа дүр зургуудыг олж харлаа. Эндээс тэр өөр бус тохирогчд байгааг мөн олж мэддэг ба гэмт итгээд тохирогчдыг алх ашиглан хөнөөдөг мөн өвчтний ой ухаанд улаан гахааны зураг бүхий дүрс тасралтгүй үзэгдэг гэжээ. Гэвч хогрогчийн амссан асар их сэтгэл зүйн дарамт Домбек нөлөөж улмаар тэр өөрөө ухаан алдан унхан тэрэ. Хэсэг хугацааны дараа ухаан ормогцоо тэрээр даруй тусгай мөрдөн шалгах багт бүсгүн дурсамжаас олж харсан алх улаан гахааны зураг дүрсэн талаар доолглаа. Мөн цаг алдалгүй дурсамжинд нүцгдсэн газрыг болохоор эмнэлгээс яарвчлан гарч явахдаа нэгэн танихгүй залууг хальт мөрлөждөг ба энэ шүргэлтээс Домбек ямар нэгэн зүйл мэдэрсэн бололтой гэнт зог тусдаг. Тэр үнтэй зөрг мөчөд эмнэлэг твтэж буй хогрогч түүнд дарамтлуулж зодуулж буй дүр зураг үзэгдсэн бөгөөд Домбекч даруй нөгөө гарыг алуурчин байж магадгүй ч араас нь хөөцөлдөж эхэлдэг. Яжитл тэр нэг хурдан гүйж алга болоод олон хүний дунд алдагдчихж байгаа маа. Тэгсэн энэ Домбекч нь бас шазруу юм уу? Тэр хавар алхаж байгаа хамаг хүнтэй ханцуу шүрэлцэж ой санамжнаас нь зугтаад гүйж буй эрэгтэй дүрсийг хайгаад явуул яах вэ? Эцэд нь үйл тамаа цайн байж өнөө хитгээдийг нэг юм барьж авч дөнгөлөө. Баривчсныхаа дараа гэмт хитгээдийн бодлыг тухтайхан шиг багалзуурдаж байгаад унштал энэ дурак нь нөгөө айхтар алуурчин биш харин хогрогчийн хартай экс найз залуу нь байж таардаг. Хэдэн сарын өмнө энэ нөхөр найз өхөндөө гар үрснийг нь Домбек алга үлдсэн байна гэж андуурч дүгнсэн юм байна л да. Гэвч тэр залуу цугулдаж тэр муу адгийн алах хэмээн ам алдснаар Домбект хэрэгтэй холбоотой ямар нэг сэжиг төрүүлдэг. Үзэгсэлэгтод өчигдөр шөнө алга болсон охин харанхуй өрөөнд айц хүзтэйгээр нөгөө шашны номлолоо сонсоор суух ба өрөөний ханны цоргоогоос өөр нэгэн эмэгтэй түүнд хандаад чи энэ сонсож байгаа зүйлсээ сайн цээжлэх хэрэгтэй. Удахгүй биднээс шалгалт авна. Шалгалтандаа унах юм бол тэр биднийг цааш нь харуулна. Чиний өмнө хоригдож байсан охинд яг ийм зүйл тохиолдсон гэж авд юм да. Йоо энэ ч одоо ямар гий чимд оролцолж байгаа. Нөгөө талд Домбек баривчлагдаад буй хогрогчийн найз залуугаас нь ясыг нь цайтал байцаалд авсны үр дүнд алах менежмент гэх компани захирлыг олж уулзаад сууж байв. Домбек хогрогчдын бодлыг унших үеэрээ энүүний царайг харснаас сандаг ба тэгээд үргэлжлүүлээд чи өмнө нь алхаар хүн алж байсан уу? Энэ тэрийг сүрдүүлж эхэллээ. Энэ хүн өмнө нь хогрогчдыг од болох нэрээр агентлагтай ажиллаж байсан бөгөөд бүр давуу эрхээ ашиглан хүчирхийлэл үзүүлдэг байсан юм уу да янз нь. Домбек ядаж байхад алдартай мөрдөгч учраас өнөөх нэг юм түүнийг шууд таньжил. Би хүн алж байгааг бол яах вэ? Чи дахиад л бусдын бодлыг унших юм бол шорон цуун үстэй гэд орж хашгаад хажуу ойрож байсан хам хүмүүсийн анхаарлыг татаад бөөн хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж байгаа маа. Домбек үгэн түүний бодлыг унших зорилготой байсан чи эргэн тойронд битүү хүмүүс хүрээлсэн байхад одоо яалтайч үлээ. Энэ зур алах менежмент компани захиралд нэгэн дуудлага ирэх ба энэ нь Домбекийн анхаарлыг ихэд татав. Тэр дуудлагыг авсан мөртлөө өөрсдийнхөө яриаг албаар цаад хүндээ сонсгоод байгаа юм шиг санагдаж сүүлдээ бүр бүгдийг нь устгах гэж цаад хүндээ хийсэн тул Домбек шууд яриаг нь таслахын тулд үсэрч босоод түүний нүүрлүүн жигээд авлаа. Тэр авь цугулсан Домбекийн шүтэн бисрэгчтэн түүний хүн амтан зодод эхлэхээр бас гүн шоконд орно шүү дээ. Үүний дараа мэдээж Домбек ч нөгөө гарын хоолойг багалзуурдаж аваад дурсамжийг нь унших нь тодорхой. Хэсэг хугацааны дараа цагдаагийн ахлах болон найз цагдаа хоёр нь ирэхэд Домбек алах менежмент компани захирлыг гавлаж орхиод аль хэдийн тэндээс арилаад өгсөн байв. Энэ хоёр тэгээд явах те Домбекийн үүсгэсэн юм замбараагүй байдлыг зохицуулахаас өөр аргагүй болж хоцорч байгаа юм да хөрхий. Домбек олж авсан мэдээллийнхээ дагуу алах менежментийн офисын зүг яарвчлах ба тэр нөхрийн үндсэн ажил нь яг үнэндээ VIP үйлчлүүлэгчдэд бие үнэлэгчдийг зөөчлөдөг байжээ. Домбекийг очоод тусгай баг аль хэдийн очоод тентхийг ухаж төнгөөд эхэлсэн байлаа. Тэнд байсан нэг нөхөр цагдаа нараас урьж
шидэж нуус мэдээлэл агуулж исэн хард диск гэдрийг пэйжэнд хийж устгалд оруулснаа. Өөрөө цонхор цугтахаар завддаг ба сүүлдээ зүгдэж байсан осмосын тасраад газар дунчиж байгаа маа. Тэгэхээр эдний захирал нь Домбөгтэй уулзж явах үеэрээ энэ тус руугаа залгаж нууц материалуудыг устгах даалгаврыг амхиндаа өгсөн байх нэ. Энэ хооронд хар залуугаараа ахлах мөрдөгч болсон Сомми өсгөө багийнхантайгаа хамтран сэжигтнүүдийн хүрээг нарийсгаж чадсан байв. Гэмтэтгээд нь нэлээд нэр нөлөөтэй дээд өвчний хүн байх магадлал өндөр болоо явчлаа. Одоо эмнэлэг тухаангүй байгаа хөрөгчийн найз залуу нь түүнийг бие үнэлж байсныг нь олж мэдээд хэдэн сарын өмнө бие талцсан гэдэг нь тодорхой болов. Улмаар алуурчны аллаг үлддэг мегмар гариг болоход 4 цаг үлдээд байсан тул Сомми нөгөө цонхоор оргож явахдаа унаж хөнгө алдаг бие үнэлэх зөөчлөгчийн төвийн ажилтны хэвтэж өв эмнэлэг цагдаа нартай давхичаад амныг чадвартай болонгууд нь дарамтлж гарлаа. Улмаар тэд нэг хачиргалтай зүйлийн талаар олж мэддэг. Тэдний зөөчлөлийн төвөөр 13 дугаартай үйлчлүүлэгчийг нэгэн этгээд үйлчлүүлдэг ба нэг охин зөөчлөгтөл 100 сая вон төлж өгснөөс хойш түүний босс нь мөнгөний үнээр авч тэр хүн рүү олдсон охин болгоно шахах гээд улаарч эхэлж. Төдөөдлөхөө тэр эмнэлэгт Домбек хурж ирэхэд цагдаа нар түүнийг оруулахгүйгээд бүр тас хорив. Эцэст нь ахлах мөрдөгч Сомми өөрийн биеэр гарч ирэн нөхцөл байдлыг зохицуулах шаардлагатай болов. Хүн бүрийн гайхширлыг төрүүлж Сомми Домбектэй мэдлэхэр гар сунхан тэр хамаг мэдээлэлээ Домбект уншуулахаас айдгүй багтаа. Ямар ч тэнэг хүн Домбектэй гар өрж болохгүй гэдгийг мэддэг байтал энэ Сомми яавч жирийн хүн бишээ. Улмаар Домбек хамаг хариуцлагыг үүр нинэ тэрээгээд ам тангараа өгчөөж эцэст нь нөгөө биеийн үнэлэгч зөөчлөг төвийн ажилтны бодлыг уншихаар болдог. Цагдаагийн хамгийн том дарга нь уган Соммид энэ хэрэгэ бодол уншигчийг оролцуулахгүйгээр мөрдөх тушаал болгосон байдаг ч хүний амнастай холбоотой хэрэг учраас Сомми цаг алдалгүй Домбектэй хамтран ажиллахар шийдсэн юм. Гэвч яг зөөчлөгчийн дурсамжийг унших гэж байтал өөрсдийгөө хойд бүсийг хариуцсан прокурорууд гэж мэддэг хэсэг бүлэг нөхдүүд өвчтний өрөөнд дайрч орж ирээд шууд Домбекийг хоёр талаас нь барьж авснаа. Бусдын бие талцсан хэрэгээр баримтлын тэргээ болоо явлаа. Энэ мөчид Сомми нэг зүйлийг маш сайн ойлгов. Хэргийн жинхэнэ эзэн Домбекийн араас хөөцөлдөх гэсэнтэй биш харин өөрийг нь мөрдөн шалах ажиллагааг саатуулахын тулд ийм заваа юм зохион байгуулсан гэдэг нь маш илэрхий болоод ирж байгаа юм шүү. Ингээд арга буюу шал хамааралгүй прокуроруудын өмнө хүчин мөксдөж байгаа хэдий ч Сомми мөрдөн шалах ажиллагааг яг тэдний прокурорын газар руу чиглүүлэхээр шийддэг. За нөгөө талд штаб руу баримтлаад явж буй Домбекийн бас яаж зүгээр ах вэ? Гав маваа чимээгүй оролдож байгаад нэг л мэтгэд прокурорын хяналтаас мултарч дөнгөх тэр. Ядаж явахад зодоонуудын хийхдээ сайныг чихлэхүү энэ зураа нэг ажилтны дурсамжийг уншиж шууд тентгийн ерөнхий прокурорын ирэлд гарахаар шийддэг. Харуул хамгаалтын хүмүүсийн учрыг ядах юмгүй болоод эцсүүлдээ гаражийн давхар руу буун ирж чөтгөр шиг юм болохоор яг хөдлөөд явах гэж ерөнхий прокурорын машины өдөөс гараад ирлээ. Ерөнхий прокурор ихэндээ жолоочоо хөөж гаргаад Домбекийн эсрэг тавихад Домбек жолоочийг хурууныхаа үзрээр нясалчж байгаа юм да. Араас нь хажуудаа сууж буй нарийн бичиг хүүхний хөөж гарахад Домбек тэр хүүхний бид түлхтүүдийн хөрмөгцөө ерөнхий прокурорын авилга авдаг. Мөн нарийн бичиг хүүхэнтэйгээ явуулдаг болохыг нь олж мэднэ. Улмаар энэ ерөнхий прокурорыг жинхэнэ алуурчин биш болохыг нь ч гэсэн тогтоов. Яг энэ мөчид цагдаагийн газар Соммигийн дарга дээд удирдлагаас зөвхөн өөрөө уншаад устгаар гэх нэг нууц материалыг хүлээн авсан байдаг ба тэрээр гихтээ уг материалаа Сомми дамжуулчихсан уншуулаа сууж. Тэр материалд яагаад хойд үсгийн ерөнхий прокурор алуурчин биш ирнэ уг хэрэгт оролцсон тодорхой болдог. Комдогоо хөрөгч эмэгтэйнд бас тэр ерөнхий прокурорт бие үнэлдэг байсан ба нэг өрөө уулзахаар тогсон цагтаа ирээгүй учраас прокурор нарийн бичгээ дуудсан байгаа юм. Сомми улмаар буруу үний араас явж байснаа ухаар чин төлөвлөгөө боловсруулахаар оролдогч мөрдөн шалах ажиллагаа нь ерөнхийдөө мухартлаа ороод байлаа. Хэсэг хугацааны дараа Сомми газрын зураг дээрээс хаширгалтай нэгэн давхцлыг олж харнаа. Комдогоо хөрөгчийн гар утас олдсон байршил болон цагдаагийн газрын үйлчлэгчийн охин сүүлд алга болсон газрын байршил өөр хоорондоо яг таарч байв. Энэ алуурчин зөвхөн мегмар гарагт хүн хулгайлж бас аллага үлддэг давтамжтай хэдиж сүүлд алга болсон хэрэг нь нэм гарагт тохиосон учраас тэр ихэндээ үүнийг цуврал алуурчинтай хамааралгүй гэж бодож байжээ. Сомми тэр дараа багта утасны байршлыг шалгаж ажиллагаанд бэлтгэх тушаал болглаа. Яг энэ үчид охиноо хайгаа зовж хянилж өвчийн гэрт Домбекийн баг цуглаж төлөвлөгөө гаргацгааж байх ба Домбекч мөн уг давхцлын талаар олж мэдсэн тул алхан саварт алуурчин охиныг хулгайсан байж болчгүй мэн таванглаад ярилцаж байлаа. Гэтэл охины ээж санамсаргүй тэдний яриаг сонсон улам их сэтгэлээр унаж зовж хянаж байгаа нь харагдана. Домбекч одоо их чиг өрөвдөн аль болох тайтгаруулахыг хичээн бүгчээд ажлын охиныг нь аврын хэмээн амлалт өглөө. Нэр нөгөө комдогоо хөргөж бүсгэн гар утсыг хідэн өсвөр насны хүмүүс олсон байдаг ба тэд өөр нэг найзынхаа гэрийн гадаа зогсож явах үед нь Соммигийн баг олж аваад тэднийг саатуулах төв рүү авч ухаар болдог. Замдаа явж байхдаа Сомми тэднээс асууж байгаа юм. Хэрв та нар гар утсыг сөөвлөөс олсон юм бол яагаад онхаарын хүртэл авч явсан юм хэмээн асуудаг. Тэгсэн нөгөө хэд нэгэндээ юу ч хэлэлгүй гүрийнхээ идэж байснаа эцэст нь дуртай дургуун нэг юм ам нээж 2-7 хоногийн өмнө болсон нэгэн явдлын талаар ярьж өгдөг. Тэдний найз Буян гэх охин үе танихгүй хүний машин суугаад бие үнэлэхээр явдаг байсан бөгөөд тэд нэг удаа сонит зандаа хөтлөгдөн араас нь дагахаар шийджээ. Гэтэл тухайн үед Буян ягаад ч юм комдогоо хөргөж бүсгэн утсыг биедээ авч явж тааржээ. Түүнийг авч явсан машин нэг замаараа тойроод яваад л байсан ба байдал нэг л эвгүй болоход жолооч Буянаас өөрийнх нь утсыг булаан авч машиныг дотроос нь төгжин үл таних газар руу жолоодон явж ирсэн байна. Тэр үед гарт баригдсанаар нь Буян комдогоо хөргөж бүсгэн утсыг арайхийн машины цонхоор шидсэн тэр ээж. Найзууд нь мотоциклаар Буяны суусан машины араас хам гурдаараа дагахыг оролцсон ч онхород байрлах 3 замын улзар дээр түүнийг алдсан байна. Ингэснээр Буян гэгч нь одоогоор хамгийн сүүлд алга болсон Ерим гих охинтой хамт хоригдож байгаа гэдэг нь бид бүхэн тодорхой олж байгаа маа. Буян Еримийг хамгийн сүүлд автобуснаас буугаад явж байхад нь түр зур оргон зайлаад явж байсан ба Ерим нэгэнд харах ёсгүй зүйлээ харж таарах ёсгүй үнтэйгээ таарсан учраас мегмар гарагт бус нэм гарагт газар дээрээ хулгайлагдсан тэр ээж. Найзууд нь Буяныг тэдний мөнгийг аваад нуугдаж байгаа гэж бодсон учраас цагдаад хараахан мэддэгдээгүй байсан юм байлээ. Тэдний өгсөн мэдээлэл цагдаа нарт багхан ч сэргийн газрын байршил болоод сэжигтний талаарх тодорхой дүр зургийг буулгаж өгсөн юм аа.
амиг настай баян чинэлэг эрэгтэй хүн гэсэн үг. Сомми хэлцтэй бусд ирэхэд цагдаагийн хамаг бүдүүн дарга түүнийг онхаарыг хийж байгаа мөрдөн шалах ажиллагаагаа зогсоох тушаал болгов. Сомми бөөн уур болж шалтгааныг нь асуухад дарга нь хэлж байгаа. Тэр бүсэд амьдардаг нөлөө бүхий томчуудын дургыг хүрэх бодлого байна гэж авт юм да. Энэ одоо яг юу л вэ? Соммид энэ бүхэн аимшигтай утгагүй санагдаж огтхон хүлэн зөвшөөрөх янзгүй байла. Гэтэл нөгөө дарга нь түүнийг газар дээр нь ажлаас нь халан нэмэн сүрдүүлэх ба тушаалыг нь дагсан цагт ажилтайгаа үлдэх сонголт өгдөгч Сомми дотоод уур хилэндээ шатаж тэндээс хаалга саваад гарч бодлоо. Түүнийг явсны дараа тэр дарга нь ажиллагааг хариуцж байгаа ахлагт үндсэн ажлыг нь даалгаж хүн авч яваад алга болоод байгаа машиныг нь шалах үүрэг чиглэл өгдөг. Энэ үйл явдалтай зэрэгцсэн комд орсон байдалтай байгаа хэргийн 3 дахь чохирогч бүсгүй гимтлээ таалгүй нас оров. Ингэснээр цуврал алуурчны нас орсон хөрөгчөнтэй албан ёсоор 3 болов. Хэвлэл мэдээлэл үүнийг шуурхад дамжуулж хамгийн сүүлд алга болсон Еремиг дараагийн боломж тохирогч хэмээн ил тод зарлахан дээр. Энэ мэдээг телевизээр харсан охины эз хөрөн унаж охиныхоо амийг аврахын төлөө уйлаад залбирч байгаа нь харагдана. Улмаар үзэгдэл харанхуй өрөөнд ханаар тусаарлагдсан хоригдож буй Ерем Буян хоёрыг харуулах ба мегмар гариг болсон тул тэд нөгөө шашны гац сургаал номлолын хичээлээ 7 хоногийн 24 цаг сонссон үр дүнгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгөхөр болдог. Асуултууд нь үнэндээ толгой эргүүлэн байсан тул шалгалтын дараа тэдний аль аль нь хангалттай өндөр оноо авсан хэсэгтээ тун итгэлгүй байлаа. Аз олж Ерем 90% үнэлгээтэй босго оноогоо чүү айд авсан бол Буян 75 оноо авч энэ удаа тэнцсэнгүй. Хөөхий Буян уйлж хашгиран хамаг чадлаараа өршөөлгөөдөгч алуурчин түүнийг өрөөнөөс нь чирэн авч одлоо. Еремд Буяны аим тэмцэн орж хашгирч буй чимээ тасралтгүй сонсгоцоор байсан тул тэрээр цөхрөнгөө орж эцэст нь амиа юу гэх замаар энэ бүхнийг дуусан юм шидсэн бололтой. Орны даавгаар олсын таасны дамнуургаас цанал дээр гарч зогсон харагдана. Яг сандлаа хөлөөрөдлөхөд боомлогдох гэтэл дамнуурганы хуучин модон түүнийг даалгүй хугарн унаж тэрээр өөрийн амийг хөнөж чадсангүй. Хөөхий Еремч одоо хүч болтгүй яасан хэцүү хорвоо гэгээд дээшээ таазууд артал хугарсан дамнуургийн дээгүр нээлттэй зай буюу хонг шиг зүйл байгааг анзаархан тэр дээш авирч модон хонглоор мөлхөн явсаар Буяны өрөөний дээр явж таартал нөгөө Буян амь наан там цаана байгаагаас хойш Еремиг олж хараад өөрийг нь бас хамт авч явахыг гуйж орж хашгираад бөө юм боллоо. Еремч сандран би эхэлж гараад цагдаа дутаадах яа чи чимээгүй байхгүй тэр намайг олоод барьчин штэ гэж учирсаар хахад өнөөх нь тэр үед би аль хэдийн үчигсэн байх шүү дээ гэдэл уйлаад байлаа. Улмаар энэ чимээ шүүгэн алуурчны анхаарлыг татаж Еремч хурдхан шиг тэндээс явхаас өөр аргагүй дөрөв. Төдөөдлгүй алуурч нөгөө модон хонглоор Еремийн араас мөлхөн хөөж анхудаа бид түүний царайг олж харж байгаа юм. Энэ хүн харж байгаачлан илүүдэл жинтэй учраас нарийн болонд гацаж Еремч үргэлжлүүлэн цогтнаа. Эцэст нь Ерем гадагш гарах гарц олж хараад эцсийн хүчээ шахахгүй барьцгүй шахуу их цоолын өөд авирч эцэст нэг юм нарны гэрэлд гарч ирэв. Энэ их бэрхшээлийг туулсны дараа эрх чөлөөтэй болохноо гэтэл Ерем рүү хэн нэгэн хүн дөхөн алхаж үу чимээ сонсогдхон тэрэ. Эргээд тартал. Яг дэргэд нэгэн эрэгтэй зогсож байдаг ба тэр хүн барьж яваа цүнхнээсээ алх гаран ирж байгаа нь харагдана. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд Домбек хэргийн сэжвэрийг дагсаар онхаарад ирж эргэн тойрны ажиглаж эхэллээ. Тэр нэгэн цооштой хашааны хаалганы өмнө ирэн бүх зүйлийг нэг нэгэнгүй ажиглаж аваад буцах гэж байтал гэнт нэг зүйл түүний нүдэнд тусваа. Түүний тэгтлээ хайсан улаан гахааны дүрс өхөд дарцган шонгийн өрөө дээр салхинд хийсэн харагдаж байлаа. За энэ хүртэл та нартаа Memories буюу дурсамж уншигч киноны эхний 2 ангийг ярьж өглөө. Бас л вээгүү кино гоц тээ. Та бүхэн киногоор үргэлжлүүлэхийг хүсвэл Sky Media болон Go Plus-аас аль биесны хэрэгтэйгээр хүлээн авч үзээрэй. Хүн бидний контентыг дэмжин лайк болон subscribe дарах юм бол бас тэгээд яах юм те үргэлжлүүлэхгүй яах бас бодно штэ. Баяртай.